Та нар мэдж байгаа бол I show speed гэдэг хүн Монголд ажиллаад байгаа. За энэ талаар видео хийх шийдлээ. Дээрээс нь манай ангууч хүртэл гарч ирээд өөрийгөө одоо эвгүй байдалд оруулах гэх юм уу, аль эсвэл яах гэх юм. Тиймэрхүү асуудлууд Монголд үүсэж байгаа. Манай speed маань болохоор хятад улсаар аялж стримийг хийж явж байгаад тэгээ одоо яг дамжаад Монгол улсад ирсэн байгаа. За тэгэхээр энэ удаагийн контентоор speed гэж яг хэн бэ гэдгийг хэдүүлээ ярилцсанаа. I showed speed буюу жинхэнэ нэрээр Darren Jason Watkins Jr. нь Америк нэгдсэн улсын Ohio мужийн Cincinnati хотод төрсэн юм байна. Тэрээр YouTube дээр I show speed нэрээр танигдсан бөгөөд тоглоомын шууд дамжуулалт, хөгжилтэй контент, хит ирч хүчтэй зан авир, гинтийн үйлдэлүүд дээр алдартай юм байна. Алдар нэрийн өсөлт нь болохоор Darren нь 2016 онд YouTube сувг нээсэн ч 2021 онд түүний хит сэтгэл хөдлөлтөй гинтийн зан авир бүхий стримерүүд нь олон нийтийн анхаарлыг татах болсон юм. Богино хугацаанд олон сая дагагчтай болсон. Тэрээр FIFA, Fortnite, Minecraft гэх тоглоомуудын стримддэг байсан бөгөөд хожим нь хөл бөмбөгийн домог тоглох Кристиано Роналдогийн шүтэн бишрэгч болж хөл бөмбөгтэй холбоотой контентүүдийг төлхөө хийдэг болсон юм. За хөгжмийн карьер урлагт бас байсан юм шиг байна. I show speed нь хөгжмийн салбарч амжилттай ажиллаж байгаа. Тэрээр 2020 онд Warner Records-ийн студиудтэй хамтран World Cup нэртэй сингл гаргаж олон улсын хөгжмийн чартуудад амжилттай орж өндөр бариудыг эзэлсэн. Мөн Shake, God is Good, Ronaldo, Survey зэрэг дуугаар шүтэн бишрэгчдийнхаа хүрийг тэлсэн юм байна. За шагналууд нь болохоор 2022 онд Streaming Awards-ийн Breakout Streamer of the Year шагнал хүртсэн. Нийгмийн сүлжээнд дэх нөлөө нь болохоор 2025 оны 4 сарын байдлаар түүний YouTube сувг 38.7 сая гаруй дагагчтай байгаа бөгөөд нийт 4 тэрбум гаруй хандлттай байна гэж байна. Пүү амар юм биш. Тэрээр Kai Cenat, KSI, Aiden Ross зэрэг алдартай контент бүтээгчтэй хамт ажилладаг гинэ. За I show speed буюу жинхэнэ нэрээр Darren Jason Watkins Jr. нь 2005 оны 1 сарын 21-нд төрсэн. 2005 оны гэхээр чинь дахиад жилтэй. Тэр 4 тэрбум гаруй хандлттай. TikTok нь болохоор 39 сая дагагч, Instagram нь 28.8 сая дагагчтай. Түүний нийт хөрөнгө нь 20-с 30 сая $аар үнэлэгдэж байгаа юм байна. 24 сонирхолтой баримтыг хүргэе гинэ. Тэрээр өөрийн баатар Кристиано Роналдотой уулзаж байгаа бичлэгийг TikTok-тоо нэлсэн бөгөөд 100 сая гаруй хүн үзэн. Баримт 15. 2021 онд 16 наснда найз охиноо олон нийтийн сүлжээгээр танилцуулсан ч удалгүй салсан. Баримт 16. Тэрээр 2024 оны оноос хойш жүжигчин Vanessa Anne Williams-тэй хайр сэтгэлийн холбоотой болсон. Жүжигчин Vanessa Anne Williams-ийн зургийг энэ ч оруулаад үзье. Баримт 18. Хумхын ордонд төрсөн өнгөч. За баримт 19. Тэр ээж эмээ хоёр дүүгийнхээ хамт амьдардаг бөгөөд тэднийг хизээж харуулж байгаагүй шууд дамжуулалтын үеэр ил болсон гэлцдэг. Баримт 20. Кристиано Роналдогийн үнэн шүтэн бишрэгч тэрээр гарынхаа буганд Мессигийн тухай шивээс хэлгсэн гинэ. Энэ шивээсийг би бас олоод хажууд нь тавьчихна. Баримт 22. Флорида мужийн Майами хотод амьдардаг. Баримт 24. I show speed-ийн сувгийг 2024 оны 8 дугаар сард түр хугацаагаар хоригдсон бөгөөд энэ түүний орлогод муугар нөлөөлжээ.